За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр багш нь та нартай 6 дугаар ангийн байршил хөдөлгөөн агуулгын хүрээнд хичээл заахаар бэлтлээ. За хичээлдээ орцгоё. За хичээл эхлэхээс өмнө бид өмнөх мэдлэгээ сэргэн саная. За дараах зургуудыг ажиглаарай. За хөл бөмбөгийн талбайн зураг харагдаж байна. За хөл бөмбөгийн талбайгаа багш нь баруун тал, зүүн тал гэдээ авъя. За баруун талаа улаан дарцгаар, зүүн талаа цэнхэр дарцгаар тэмдэглэе. За бөмбөг бол юуны талбайн төвд байна. За тэрийг бид нэр хэрвээ энийг улаан дарцаг, цэнхэр дарцагтай тэмдэглэсэн хэсгийг тоон шулуун гэж үзэх юм бол бөмбөг байгаа хэсэг маань тооллын их болно. За бөмбөг хэрхэн шилжихийг харцгаая. За алга бөмбөг маань баруун чиглэлд 60 м газар шилжлээ. За ногоон бөмбөг маань зүүн чиглэлд 90 м газар шилжлээ гэж. За тоон шулуун дээр гэж үзэх юм бол 60 м, за хасах 90 м гэдэг тэр бөмбөгүүд маань очсон байна гэж ярих нэ. За дараагийн зураг болохоор далайн зураг харагдаж байна. За энэ бол далайн төвшин буюу далайн төвшнөөс дээш оршиж байгаа, далайн төвшнөөс доош оршиж байгаа буюу далайд оршиж байгаа энэ зургийг харуулж байна. За энэгээр багш нь юу гэхээр босоо далайн төвшнийг яаж хэмждэг вэ гэхээр босоо тэнхлэгийн дагуу авдаг байна. За далайн төвшнөө тооллыг болгож тэггээд за далайн төвшнөөс дээш оршиж байгааг нь 10, 20, 30 м-ээр тэмдэглээд далайн төвшнөөс доош оршиж байгааг нь хасах 10, хасах 20, хасах 30 гэж тэмдэглэдэг байна. За далайн төвшинг мөн усны мандал гэж нэрлэдэг. За одоо зураг дээр өгөгдсөн дүрснүүд маань далайн төвшнөөс хаана байна? Далайн төвшний дээш байна уу, доош байна уу гэдгийг бол ярилцах нэ. За дараагийн зураг нь бол за энэ галт тэрэг хөдөлгөөн ихээр орж ирж байна. За галт тэрэг ямар замаар явдаг вүлээ? Өө зүйтэй. Ийм хоёр шулуун төмөр ийм рельстэйгээр явдаг. За энэ хоёр шулуун зурсаар илэрхийлэх юм бол хизээч огтлцохгүй хоёр шулуун тийм ээ. За энэ шулууныг бид нэр амьдралд параллель шулуунууд гэж нэрлэдэг. За хизээч огтлцохгүй хоёр шулууныг параллель шулуун гэж нэрлэдэг байна. За дараагийнх нь за хоёр шулуун маань огтлцсон байна. Гэхдээ ямар байдлаар гэхээр за тэр копи ирмэгээр авч үзэхэд 90 градусаар огтлцсон байна тийм ээ. Тэгэхээр ийм хоёр шулуунуудыг бид нэр перпендикуляр шулуунууд гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хоёр шулууны огтлцолд үүсэх бүх өнцөг нь 90 градус байвал хоёр шулууныг перпендикуляр шулуунууд гэж нэрлэдэг. Энэ слайдн дээр онгоц буудах тоглоомыг багш нь зурж үзүүлсэн байна. За энэ онгоцыг онохын тулд бид нар тэр бөмбөг анивчж байгаа хэсэгт ямар байрлал дээр байна вэ гэдгийг хэлж өгдөг тийм ээ. За энийг бид нар хэлэхдээ за 4-ний 8 гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл хэвтэй тэнхлэгийн 4 гэсэн нүд 4-ийг за босоо тэнхлэгийн дагуу 8-ыг цайд аваад эдгээрүүдийн огтлцлын цэг дээр энэ онгоцны толгой байна гэж хэлээд 4-ний 8 гэж уншдаг. За энийг бид нар бас мэднэ тийм ээ. За өнөөдрийн хичээлдээ орцгоё. За өнөөдрийн хичээлээр бид за координатын авахад бүхэл тоон координаттай цэгийг тэмдэглэх хялбар дүрс байгуулахыг үзэх юм байна. За дараа нь дүрсийн за гурвалжин, дөрвөн өнцөгт, зөв олон өнцөгтүүдийн тэгшимийн тэнхлэг төвийг таньж сурах юм байна. За хавтгайн цэг ба дүрсийг хувиргах хувиргалтыг таних юм байна. За харилцан перпендикуляр шулуун байгуулъя. За түүнийхээ огтлцлын цэгийг O-гоор тэмдэглэе. Хэвтэй тэнхлэгээ X, босоо тэнхлэгээ Y-гээр тэмдэглэе. За хоёр тэнхлэгийн дагуу хэмжилтийн нэгж ижлэгнийг оруулж өгье. За хэвтэй тэнхлэгийн абсцисс, босоо тэнхлэгийг ординат тэнхлэг гэж нэрлэдэг. За үүнийг тэгш өнцөгт координатын систем гэж нэрлэдэг байна. За тэгш өнцөгт координатын систем дээр цэг хэрхэн тэмдэглэхийг авч үзье. За багш нь эхний цэгээ авлаа. Түүнийг А гэж нэрлэе. Тэгвэл тэр цэгийн X-ийн утга нь 2, Y-ийн утга нь 3 байна. За дараагийн цэг нь B цэгийг авч үзье. Мөн X-ийн утга нь сөрөг 1, Y-ийн утга нь 2. За дараагийн цэг нь C цэг байлаа. C цэгийн утга нь X-ийн утга нь сөрөг 3, Y-ийн утга нь сөрөг 1.
За дараагийн цэг нь дээд цэг x явах утга нь 1, y-г явах утга нь хасах 2 байна. За тэгвэл энэ дөрвөн ялгаатай газар байрласан цэгүүдийг хэрхэн тэмдэглэдэг юм бэ гэдгийг харъя. За энэ тэгшүүн зөвлөлт координатын систем маань тоон шулуунуудаараа дөрвөн хэсэгт хуваагддаг байна. За хуваагдсан хэсгээрээ багш нь А цэг байгаа хэсгийг 1-р мөч, Б цэг байгаа хэсгийг 2-р мөч, С цэг байгаа хэсгийг 3-р мөч, Д цэг байгаа хэсгийг 4-р мөч гэж нэрлэхнэ. За 1-р мөч дээр цэгийн тэмдэглэх хос тоог x, y гэж бичгэн байна. За 2-р мөчийн хасах x, y, 3-р мөчийн цэг бол хасах x, хасах y, 4-р мөчийн цэг x, хасах y. За энэ хос тоог тухайн цэгийн координат гэж нэрлэдэг байна. За тэгвэл тэр координат гэдэг үг нь биднэрт юу гэж тайлбарласан байдгийг үзье. За координат гэдэг үг нь тэгвэл зохицуулах, тааруулах, солилцол, тохирсон, тэгш хэрэгтэй ижил зэндааны гэдэг үг нь. Тэгэхээр бид нар энэ хичээл дээр бол солилцсон буюу тохирсон солилцол гэдэг үг нь биднэрт илүү ойлгомжтой байх нэ. За дэлгэцэн дээр координатын автгаа дээр цэгүүдийг тэмдэглэхийг харуулсан байна. За багш нь хоёр ялгаатай өнгөөр цэгээ тэмдэглэсэн байгааг анзаараарай. За мөчүүд дээр байгаа цэгүүдийг бол улаан өнгөөр, за тэнхэлгүүд дээр байгаа цэгүүдийг шар өнгөөр тэмдэглэсэн байна. За та бүхэн ялгааг нь хараарай. Мөчүүд дээр байгаа цэгийн координатууд хэрхэн бичигдсэнийг, за мөн тэнхэлгүүд дээр байгаа цэгийн координатууд ямар бичигдсэнийг анзаараарай. За цэгүүдээ координатын автгаа дээр тэмдэглэж сурсны дараа бид нар цэгүүдээрээ зураг зурж сурья. За багш нь дэлгэцэн дээр цэгүүдийн олонлогийг тэмдэглэсэн байна. Энэ цэгүүдийн олонлогоо дистрал болон холбоход нэгэн зураг үүснэ. За юуны зураг байсныг бүгдээрээ харцгаая. За багш нь дэгдээхээ зурхаар цэгүүд тэмдэглэжээ. Тэгвэл та нар ч гэсэн мөн координатын автгаан цэгүүдээ ашиглан төрөл бүрийн гоё зургийг зураарай. За бидний дараагийн ойлголт бол тэнхэлгийн тэгшин. За тэнхэлгийн тэгшин гэж юу гэлдэм бэ гэдэг багш нь шууд тодорхойлтыг өгье. Хэрэв А шулуун АА1 хэрчмийн дундыг дайрах ба түүнд перпендикуляр байвал АА1 цэгүүдийг А шулууны хувьд тэгшинтэй гэнэ. За зураг харъя. За А1 цэгээ авлаа. За хэрчим болгон холбъё. За түүний дунджийг дайрсан түүнд перпендикуляр А шулууныг татлаа. Тэгвэл А шулуунаас ижил А1 цэг ижил зай даслагдана. За тэгвэл энэ А шулууны хувьд тухайн хоёр цэг тэгшимтэй хувирсан гэж ярьдаг байна. Энэ А шулууныг нь тэгшимийн тэнхлэг гэж нэрлэдэг байна. За арай өөр тохиолдол бүгдээр үзье. За хоёр цэгээ холбъё. За дунджийн дайруулсан перпендикуляр шулуун татъя. Тэгвэл тэр шулуун тэгшимийнх нь тэнхлэг болох нэ. Тэгшимийн тэнхлэгийн байгуулалтаа хийж үзье. За багш нь дэлгэцэн дээр 4 янзын тэгшимийн тэнхлэгтэй зураглал тавьсан байна. За эхний зураглал тэгшимийнх нь хувиргалтыг хий. Эхний зураг бол босоо тэнхлийн дагуу байрласан байна. За дараагийнх нь тэр шоо шиг дүрс байна. За тэр налуу тэнхлэгтэй байх нь байна. За тэр 2021 оныг хэвтээ тэнхлэгийн дагуу хувиргалаа. За он гэж бичих гэж багш нь хичээсэн. За тэр нас налуу тэнхлэгийн дагуу тэгшимтэй хувиргалт. За тэгэхээр тэгшимтэй хувиргалтаар бол юу хадгалагдаж байна гэхээр дүрс зай хадгалагдаж байна тийм ээ. Тухайн дүрсийн хэлбэр нь хадгалагддаг юм байна. Бид өөрсдөө дүрсийг тэгшимийн тэнхлэгээр хувиргах болвол юу анхаарах вэ гэдгийг харъя. За дараагийн зурган дээр багш нь босоо тэнхлэгийн дагуу энэхүү дүрсийг тэгшимтэйгээр хувиргая. За тэгшимтэй хувиргах тэнхлэгээ татлаа. За тэнхлэг рүүгээ тухайн дүрсийн нэг оройг авлаа. Тэр оройгоос яг тухайн тэнхлэгтэй перпендикуляр татлаа. За тэр шулуун ба тэр цэг хоорондох зай шулууны эсрэг талд бас яг ижилхэн байхаар авъя. Тастаж авъя. За мөн яг энэ зарчмыг бүх энэ дүрсийнхаа оройнууд дээр хэрэглэе. За тэнд юу хадгалагдаж байна вэ гэхээр бидний саяхан ярьсан зай хадгалагдана гэдэг юм бол байна тийм ээ. Өөрөөр хэлбэл тухайн цэгүүдээс шулуун хүртэлх зай тэгшимийн тэнхлэг болох шулуун хүртэлх зайнууд бол ямагт тэнцүү байх ёстой гэсэн. За энэ үүссэн ногоон дүрс бол ягаан дүрсийн босоо шулууны хувьд тэгшимтэйгээр хувиргасан
хувиргалт нь байна. Амьдрал дээр тэгшимийн тэнхлэгтэй дүрс бол маш олон байдаг. За багш нь энэ дэлгэцэн дээр 3 зургийг авч үзүүллээ. За эдгээрийн тэгшимийн тэнхлэгийг бүгдээрээ олцгоё. За эхний дүрс бол 1 тэгшимийн тэнхлэгтэй байна. За дараагийн дүрс бол за 1 2 тийм ээ. За 2 тэгшимийн дүрстэй тэнхлэгтэй юу байна? За 3 дугаар дүрс нь болохоор 3 тэгшимийн тэнхлэгтэй байна. За тэгэхээр тэнхлэгийн тэгшимээр өөрөө өөртөө шилждэг дүрсийг тэнхлэгийн тэгшимтэй дүрс гэж нэрлэдэг байна. За 103 хэдэн тэгшимийн тэнхлэгтэй вэ гэж бүх тал нь тэнцүү, бүх өнцөг нь тэнцүү юм гурвж. За зураг дээр харж байна. За 3 юм байна. За зөв 5 өнцөгт хэдэн тэгшимийн тэнхлэгтэй вэ гэдгийг бүгдээрээ хамтдаа сонирхъя. За бидний дараагийн тэгшим бол төвийн тэгшим. За тодорхойлт нь хэрвээ А1 хэрчим О цэгээр хагаслан хуваагдаж байвал өөрөөр хэлбэл АО хэрчим А1 О хэрчимтэй тэнцүү байвал гэсэн. Эдгээр цэгүүдийг О цэгийн хувьд тэгшимтэй гинэ. За зураглалыг харъя. За АО хэрчим А1 О хэрчмийн урт тэнцүү. За О цэгээ дайрсан баг. Ийм байвал О цэгийн хувьд тэгшимтэй гэж уншигнэ. За дахин өөр хоёр цэгийг О цэгийн хувьд тэгшимтэйгээр байгуулъя. За F1 О тэнцүү байвал О цэгийн хувьд F1 тэгшимтэй гэж ярих нэ. За бүгдээрээ төвийн тэгшимтэйгээр дүрсийн байгуулалтыг сонирхъя. За координатын эхийн хувьд өгөгдсөн дүрсийг тэгшимтэйгээр хувиргалтъя. За ингийн тулд за координатын өгөгдсөн дүрсийнхөө орой координатын ихтэй холболоо тэнд үүсэх хэрчмийн урт за үргэлжлэх шулуун дээр бас ижил хэмжээтэй таслан аваад за байгуулалт байна. За энэ зарчмаар бүх оройнуудынхаа цэгүүдийг координатын эхийг дайруулан тэгшимтэйгээр хувиргахад за үүсэх дүрсийг бид нар төвийн тэгшимээр өөрөө өөртөө шилждэг дүрсийг төвийн тэгшимтэй дүрс гинэ. За өмнө нь бид нар координатын эхийн хувьд тэгшимтэй хувиргаж ирсэн бол одоо тухайн дүрсийг дурын цэгийн хувьд төвийн тэгшимтэйгээр хувиргаж үзье. За ингийн тулд нөгөө төвийн тэгшимтэй хувиргадаг хувиргалтын зарчмаа баримтлана тийм ээ. За төвийн цэгээ байрлууллаа. За зай хадгалагдана. За энэ зарчмын дагуу дүрсийн оройнуудаа төвийн тэгшимтэйгээр хувиргаад за үүссэн дүрс маань төвийн тэгшимтэй хувиргалтаа. За координатын автгаа дээр бид нар өнөөдрийн үзсэн хичээлүүдэд нэгтгээд нэг байгуулалт хийж үзье. За багш нь А цэгээ авлаа. Эхлээд ОY тэнхлэгийн дагуу тэгшимтэй хувиргалт хий. За үүссэн А1 дүрс бол А цэгийн ОY тэнхлэгийн дагуух тэгшимтэй хувиргалт. За OX тэнхлэгийн дагуу дараагийн хувиргалтыг хийж үзье. Тэгэх юм бол үүсэх цэгийг А2 гэж үзлээ. А2 бол А цэгийн OX тэнхлэгтэй тэгшимтэй хувиргалт. За дараагийн хувиргалт маань төвийн хувьд тэгшимтэй хувиргалт байсан. За тэгвэл координатын эхийн хувьд тэгшимтэйгээр хувиргая. За хувиргалт үргэлжлээд А3 цэг үүслээ. Үүнийг бол А цэгийн төвийн хувьд тэгшимтэй хувиргалтууд гинэ. За үүссэн 3 цэг маань А1, А2, А3. За А1 цэгийн координатыг хараарай. А цэгийн координатын хувьд зөвхөн X-ийн утга нь эсрэг тэмдэгтээ солигдсон байна. А2 цэгийн координат нь Y эсрэг тэмдэгтээ солигдсон байна. За А3 цэгийн координат нь X, Y-ийн утга нь хоёулаа эсрэг тэмдэгтэйгээр солигдсон байна. За бид нар өнөөдрийнхөө хичээлийг дүгнээд хоёр өгүүлбэрээр бичих юм бол за тэнхлэгийн тэгшим, төвийн тэгшим хувиргалтуудыг
Хөдөлгөөн гинэ. Хөдөлгөөнөөр дүрсийн хэлбэр, үнцгийн хэмжээ, зай хадгалагдана. За дараа нь босоо тэнхлэгтэй тэгшимтэй цэгүүдийн координатын x-ийн утга эсрэг тэмдэгтэй, хэвтэй тэнхлэгтэй тэгшимтэй цэгүүдийн координатын y-ийн утга эсрэг тэмдэгтэй, координатын эхийн хувьд тэгшимтэй цэгүүдийн координат нь эсрэг тэмдэгтэй байна гэсэн дүгнэлтийг хийлээ. За өнөөдрийн хичээлд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн үзсэн хичээлүүдийн дасгал ажлыг сурах бичгийн 121 дугаар хуудасны 6-аас 18 дугаар дасгалыг ажиллан баттгаарай.